Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Манай Syndicate Talk нэвтрүүлгийн маань ээлж шин дугаар энэ удаа та бүхэнд Лондон хотоос хүрч байна. Энэ удаагийн дугаарыг Монгол улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад байгаа элчин Садиям, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн англи төлөөлөгч мөн Азаа студидтэй хамтран та бүхэнд төрөж байгаа таатай байна. Тэгээ энэ удаагийн зочноор би маш сонирхолтой хүнийг өрсөн байгаа. Энэ хүн бол Nottingham Trent их сургуулийн английн профессор, мөн доктор, Британийн одоо түүх судлаач ноён Nicholas Morton хүрэлцэн ирсэн байна. Тэгээд нэвтрүүлгээ эхэлье. So thanks very much for accepting my invitation to be the guest of my interview. It's my pleasure. Nice to meet you. Nice to meet you. So you just published Таны бичсэн Монгол төрлөг номыг амтархан уншиж, Монголын эзэнт гүрний тухай, ялангуяа ойрох болон дундад дорнодын тухай өмнө мэддэггүй байсан олон баримт их сурвалжийг мэдэж авсан. Маш олон өнцгөөс харж судалгаа хийсэн Монгол судлалын энэхүү номыг бичих ажлаа та хэрхэн эхлүүлсэн бэ? Би түүхч хүн. Тэр дундаа ойрох болон дундад орнодыг судалдаг. Тэр утгаараа монголчууд ойрох дорнодод төдийгүй дэлхий дахинд ямар том нөлөө үзүүлж явсан үндэстэн бэ гэдгийг сайн мэднэ. Иймээс ер нь Монголын эзэнт гүрэн болон ойрох дорнодын хооронд ямар харилцаа байсан агаад тэр үед шинжлэх ухаан технологийн ямар ололтууд хийгдэж ямар шин санаачлаг гарч байсныг эхлээд судлахыг зорьсон. Эхлээд санаа байсан бол удалгүй номын концепцолж цаашлаад шашин тэр бүхэл хоолны төсвөртөл олон зүйлийг цогцоор нь судлах ёстой болсон. Тиймээс би Евразиас төв хэрхэн хөгжиж хүмүүс хоорондоо хэрхэн холбогдож байсан талаар гүнзгий судалж дүгнэхийг хүссэн. Гэхдээ би энэ түүхийг монголчуудын өнцгөөс харахыг хүсэв. Тэр өнцөг чухал мэдээж хэлж би бусад оролцогч талууд буюу өөр ард түмэн тухайн үеийн олон улсын цэрэг дайны харилцааг удирдах байсан худалдааны хэлэлцээр оролцож явсан. Дипломат ажиллагааны нэг хэсэг болж байсан бүхий л хүмүүсийн өнцгийг харж судлахыг зорьсон. Ялангуяа монголчуудын довтолгоо ойрох дорнодод хэрхэн өрнөсөн, тэр үйл явдлыг тухайн бүс нутгийн ард түмэн хэрхэн хүлээн авсан. Тэр харилцаанд ямар талууд оролцож байсан талаарх олон талт түүх надад маш сонирхолтой санагдсан учраас ном болгож хэвлүүлсэн. Монгол төрлөг ном уншигчдад түүхэн баримтуудаас гадна ямар ухаарал, мэдрэмжийг үлдээгээсэй гэж та хүсэж байна вэ? Таны хүлээлт ямар байна вэ? Sure. The main thing is Энэ ном 13 дугаар зуунд монголчуудын ойрох дорнод руу довтолсон түүхийн тухай. Гэхдээ би энэ номороо зөвхөн түүхийн баримтыг хүргэхийг хүсээгүй. Хамгийн гол нь уншигчид дэлхийн энэ чухал түүхэн үйл явдлыг олон талаас нь харж дүгнээсэй гэж хүссэн. Түүхийг бид бүгд өөр өнцгөөс хардаг шүү дээ. Тухайлбал би ингэж бодож байна, надад ингэж санагдаж байна гэх мэтэр. Гэвч яг үнэндээ дэлхийн үйл явдлууд урагшлахдаа хүмүүсийн өөр үзэл бодол, зорилго, мөрөөдөл мөргөлдөж, уулзаж, нэгдэж байж л цаашаага хөдөлдөг гэж би боддог. Тиймээс би энэ номороо тэр олон үнцгийг нэгтгэхийг хичээсэн. Мөн 13 дугаар зуунд өрнөсөн үйл явдлууд ирээдүг өөрчилсөн маш олон зүйлийн урьдчилан нөхцөл болсон юм. Монголчууд энэ өөрчлөлтийн гол тоглогчд нь байсан. Энэ хугацаанд технологийн шилжилт хийгдэж, эзэнт гүрнүүд мөхөж, шинээр үүсэн байгуулагдсан. Орчин үеийн маш олон зүйлийн суурь хэдэн зууны өмнө монголчуудын байлдан дагуулын нөлөөгөөр тавигдсан. Тиймээс би энэ номыг зөвхөн өнгөрсөн рүү харах биш, ирээдүг ойлгохын тулд түүхийг олон талаас нь шинжих ёстой шүү гэдэг зорилгоор бичсэн юм а. Монголчууд зөвлөлт холбоот улсын нөлөөнд 70 жил байх хугацаанд Чингис хааны нэрийг дурдахч ирэхгүй байлаа. Та намаа бичих зураа монголчуудын тухай өмнө нь хүмүүсийн ярьж бичдэггүй, мэддэггүй байсан баримт түүхэн их сурвалжуудтай таарвав. Монголын эзэнт гүрний түүхэнд таны хувьд онцгой сонирхол татсан олонд төдийлөн танигдаагүй хүн байсан уу? Whose stories deserve more attention when you're doing the research and writing this book? Тийм ээ, олон бий. Зөвхөн монголчууд үдээгүй тэдэнтэй харилцаж байсан хүмүүс ч надад үргэлж сонирхолтой байдаг. Гэхдээ миний хувьд Монголын эзэнт гүрний доторх нэгэн хүн онцгой анхаарал татсан. Тэр бол ойрох дорнодох монголчуудын захирагч Баяжун ноён. Түүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй ч эзэнт гүрний газар нутгийг ойрох дорнодод тэлэх үйл явдалд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Монголчуудын ойрох дорнодох байлдан дагуулал, түүний дараах доктортой удирдлага, ухаалаг хяналт болон тулхтаа захиргааг тогтоох үйл явцад голлох нөлөө үзүүлсэн хүн бол Баяжун ноён. Тэрээр зүгээр нэг байлдан дагуулагч биш, харин байлдан дагуулагчаас улс төр, нийгэм, эдийн засаг,
татвар худалдааг ухаалгаар удирддаг, засаг захиргааны чухал шилжилтийг манлайлан хэрэгжүүлсэн удирдагч. Энэ үеийн түүхэнд олонд төдийлөн танигдаагүй энэ мэд сонирхолтой хүмүүс Монголын түүхэнд олон байдаг. Баяжуно энэ шиг хүмүүсийн түүхийг гүнзгий судлах нь Монголын эзэнт гүрний дотоод бүтэц түүхэн нөлөөг илүү ойлгоход туслана. Монголчуудын амжилтын нууц нь юунд байсан гэж та дүгнэдэг вэ? Менежмент, стратеги, харилцаа холбоондоо юу эсвэл гүйцэтгэлдээ байсан уу? Олон зууны турш Төв Азийн тал нутгийн нүүдэлчин ард түмэн хойд Евразийн бүс нутаг руу давтамжтай довтолж байсан. Жишээлбэл Сэлжүк түргүүдийн түүх бүр цаашлаа 5 дугаар зууны үеийн хүннүүчүүдийн түүхийг дурдж олно. Эдгээр нүүлдэжчдийн цэрэг дайнд давамгайлах чадвар нь тэдний амьдралын хэм маягтай холбоотой. Хэрвээ та хүүхдээ багаас нь морь унуулж, ном сум харавж сурган, тэсвэрт хатуужилтай, үл даах чадвартай болгож өсгөвөл энэ нь цэрэг дайн армийн хувьд асар том давуу талыг үүсгэдэг. Энэ нь яа харахгүй Төв Азийн талын нүүдэлчдийн ялгарах давуу тал байсан. Гэтэл бүс нутагт байсан бусад улс орнууд газар тариалан эрхэлдэг суурин амьдралтай хүмүүс. Тэдэнд нүүдэлчдийн шиг цэрэг дайнд зориулагдсан амьдралын дадал байхгүй. Тиймээс мянган жилийн турш Төв Азийн нүүдэлчид цэрэг дайнд давамгайлж ирсэн бөгөөд монголчууд энэ давуу талыг нэг шат ахиулсан гэж хэлж болно. Учир нь монголчууд гайхалтай үр дүн гаргадаг өндөр бүтээмжтэй байлдан дагуулагчд байсан. Чингис хааны удирдлага болон түүний тууштай зан хизээж бууж өгөхийг хүсдэггүй чанар энэ амжилтанд шууд нөлөөлсөн. Ялагдсан ч дараа жил нь эргэж ирдэг. Энэ зан чанар болон хизээж үл зогсох хэрмэлзэл нь Монголын эзэнт гүрнийг асар хурдтай дэлэхэд хүргэсэн. Мэдээж нөгөө талаас асар их хүний амь насны хохирол араасаа дагуулсан. Миний бодлоор монголчуудын хамгийн онцгой чадвар нь бусдаас суралцахад оршиж байсан. Тэд чинь газар нутгийг хизээж зүгээр л нэг эзлээд өнгөрч байгаагүй. Монголчууд тухайн нутгийн давуу тал, шинээр үүсэх боломж, тухайн улсын хүчирхэг зүйлсийг анзаарч бидэнд эндээс юу хэрэгтэй вэ, юуг нь сурах ёстой вэ гэж байнга асуудаг. Энэ чадвар хандлага ашиглан шинэ орчинд дасан зохицож, хуучныг өөрчлөн сайжруулж, сайн сайхныг дахин давтаж, харьцангуй давуу талуудаа туйлын давуу тал болгон хувиргаж чаддаг байсан. Нэг тулаанд явбал цэргүүд урамшина. 2-3 ялалт дараалан авбал улам зоригч. Харин 40 ялалтын дараа ялагдсан бүх улс олон тэдгээр ард түмнээс сурсан зүйлсээ нэгтгэвэл та бараг хинт ч дийлдэшгүй, хинч таныг зогсоох боломжгүй болно гэсэн үг. 1930-аас 1940 оны үед монголчууд дэлхийг тэр чигээр нь эзлэх хэмжээний байлдан дагуул руу чиглэж ийм зорилго тавьж байгаагаа илэрхийлж байсан. Үнэн дээр тэр үед монголчуудыг зогсоож чадах улс үндэстэн байгаагүй. Тиймээс олон хүн монголчуудын дэлхийг эзлэх хүсэл үнэхээр биелж магадгүй гэж имэж байсан. Actually, there were plenty of people who thought this may well actually be the case because no one was stopping them anywhere. Та монголчуудыг зүгээр л нэг эзлэн түрэмгийлэгчд байгаагүй, харин шинжлэх ухаан, худалдаа, дипломат харилцааг хөгжүүлэгчд байсан гэж үздэг. Энэ талаар дэлгэрүүлж тайлбарлаж өгөөч. Зарим хүн энэ асуудлаар одоо хүртэл маргалддаг. Тиймээ энэ өнөөдөр ч маргаантай сэдв хэвээр байна. Би номондоо аль талыг нь хүлээн зөвшөөрч бичсэн. Монголчуудын байлдан дагуулал асар их хүний амь насыг авч удсан. Нэг хотыг эзлэхдээ мянган хүн тутамд нэг жад босгож түүгээрээ хичнээн хүнийг хөнөөснө илэрхийлдэг байсан гэдэг. Энэ бол үнэхээр аимшигтай тоо. Гэхдээ үүнээс цаашаа томоор нь харж зурглал маш чухал зүйлсийг анзаарна. Монголчууд ойрхон орнодод байхдаа шинжлэх ухааныг гүн сонирхож мэдлэг, оюуны эрэл хайгуулыг байнга хийж байсан түүхтэй. Иймээс одоогийн Иран улсын Марага хотод шинжлэх ухааны судалгааны төв байгуулсан бөгөөд энэ нь 13 дугаар зууны үед исламын ертөнцийн хамгийн нэр хүндтэй одон орон математик, философийн хүрээлэн болж өгсөн. Монголчууд ойрхон орнодох захиргааны тогтолцоог шинжлэх ухаан мэдлэг дээр суурилсан байдлаар хөгжүүлэх зорилготой байсан. Энэ нь ялангуяа тригонометрийн салбарт томоохон дэвшил гаргасан төдийгүй ойрхон орнодын соёл, мэдлэгийн төвүүдийг сэргээж шинжлэх ухааны солилцоог хөгжүүлж Европ, исламын ертөнц, хятадын мэдлэгийн системүүдийг холбох оюуны гүрийг өгсөрч маш чухал дэвшил гаргасан. Энэ бол маш алдартай жишээ. Худалдааны хувьд ч монголчуудын нөлөө асар их байсан. Зөвхөн эзэнт гүрэн дотор биш монголчуудын хяналтаар байсан худалдааны сүлжээ зүүн өмнөд Азиас эхлээд Сир, зүүн Европын хилийн бүс хүртэл тэлж байв. Тэр үед худалдаачид төв дамсан бараа бүтээгдэхүүн тээвэрлэж 8 арилжаа хийдэг байсан. Энэ нь зөвхөн худалдаа төдийгүй соёлын гайхалтай солилцоог бий болгосон тул монголчууд худалдаанд маш их ач
холбогдол өгдөг байсан юм. Тэд худалдаачдыг бодлогоор урамшуулж хөхүүлэн дэмждэг байв. Заримдаа судлаачдын анзааралгүй өнгөрөөдөг нэг зүйл бол бүс нутаг дахь хүний нөөцийн бодлого, мэдлэг мэдээллийн урсгалын удирдлагыг монголчууд хэрхэн хийдэг байсан тухай сэдв. Гэхдээ үүнийг тэр үеийн монголчууд бас яг 100% бодлогоор зохион байгуулалтаа удирдан хийж байсан уу гэвэл шууд хэлэхэд хэцүү. Жишээлбэл монголчууд тухайн үедээ ойрхот орндоос цааш баруун Европт юу байдгийг сайтар мэддэггүй байсан. Тиймээс барууны ертөнц элч төлөөлөгчид, дипломат, судлаач хүмүүсийг анх удаа хар хорин болон Монголын эзэнт гүрний бусад хэсэг рүү илгээж байв. Энэ үед монголчууд ч зүгээр байгаагүй. Баруун Европ гэх мэт хол танил бус газруудад илч илгээж тэдгээр элч нар нь огт мэдэхгүй нутгийн тухай мэдээлэл авчирч байсан. Ийм байдлаар мэдлэг мэдээлэл 2 чиглэлд урсаж чөлөөт солилцоо явагддаг байв. Надад хамгийн сонирхолтой түүх бол монголчууд ба Египтийн Мамлюк эзэнт гүрний харилцааны тухай байдаг. Монголын элч Египтийн элчид хандан бид Египтийн тухай сонссон. Тэнд том гол байдаг гэсэн үнэн үү гэж асуухад Египтийн тал тийм ээ тэнд нийл мөрөн бий гэж хариулсан. Монгол элч тэр гол дээгүүр асар том яс тавьж гүүр болгосон байдаг гэсэн үнэн үү гэж асуухад Египтийн элчнэр дипломат байдлаар инээмсэглэн бид тийм гүүр хараагүй л байна гэж хариулсан байдаг. Эндээс бид юу дүгнэх ёстой вэ гэвэл монголчууд домог яриа мэд сонссон ч бодит байдлыг яг таг мэдэхгүй байсан. Иймээс илж илгээж тэр яриа домгийг бодит байдалтай тулган шалгаж тэр хэрээр шин зүйл сурч байв. Улмаар монголчууд Египтийн тухай илүү их мэддэг болж Египтийн төдийгүй баруун Европчууд монголчуудын тухай илүү их ойлголт авсан түүхтэй. Энэ хэрээр Евроаз бүс нутагт ялгаатай олон нийгмийн харилцаанд холбогдож мэдлэг, соёлын харилцаа эрчимтэй өрнөсөн. Үр дүнд нь энэтэй бүс нутаг монголчуудын нөлөөгөөр урд хожид байгаагүйгээр хоорондоо нягт холбогдсон, бие биенээсээ харилцан суралцсан, орон зай болон хувирсан. Монголчуудын ойрхот орнууд дахь удирдлага загалмайтны улсуудад болон тэдний исламын ертөнцтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлсөн бэ? Мөн буддизм, бөө мөргөлийн нөлөө ямар байсан бол? Та Pax Mongolica буюу Их Монголын амар амгалан, инх тайван, олон талт байдал, шашны эрх чөлөөний талаар юу гэж боддог вэ? Ромын пап Монголд ажиллахдаа энэ өнцгийг онцгойлон дурдж байсан юм. Монголчууд ирэхээс өмнө ойрхот орнууд маш олон султанат, эзэнт гүрэн, эмират, ван тулс, ванлагт хуваагдсан тун идрээтэй мозаик бүтцтэй бүс нутаг байлаа. Зарим нь исламын шашинтнууд, зарим нь баруун Европын христийн улс, зарим нь ойрхот орнуудын христийн ванлагууд байсан. Эдгээр нь бүгд хоорондоо худалдаа, дипломат харилцаа өрнүүлж байсан ч нөхцөл байдал маш төвөгтэй, харилцаа нь эдрээтэй байв. Гэтэл монголчуудын довтолгоо эзэнт гүрний байлдан дагуулал энэ бүхнийг үндсээр нь өөрчилсөн. Монголчууд энэ бүс нутгийн ихэнх хэсгийг эзэлж эцэст нь зөвхөн 2 газар л Монголын хяналтаас гадуур үлдсэн. Нэг нь Египт дэх Мамлюкийн эзэнт гүрэн, нөгөө нь загалмайтны улсууд. 1258 онд монголчууд Багдадыг эзлэн авч асар их хохирол учруулсан. Дараа нь 1260 онд Сирийн зүгт авчсан. Энэ үед загалмайтны улсууд газар дундын тэнгисийн зүүн эрэг дагуух өнөөгийн Египтийн хойд дэлхийн орчмоос Туркийн өмнөд хэлбэртлэг улсууд өөрсдийгөө монголчуудын дараагийн бай боллоо хэмээн айж байсан. Тэд монголчуудтай тулалдах хүчгүй байв. Монголын ойрхот орон дох арим 100,000 хүртэлх цэрэг дайшлах чадвартай байсан бол загалмайтнууд сайндаа л 6,000 гаруй цэрэг цуглуулах боломжтой байв. Тиймээс тэд цайзуудаа бэхжүүлж бүх боломжоор дайнд бэлдсэн ч Монголын довтолгоонд тэсэж үлдэх найдвар том бага байлаа. Тиймээс тэд дипломат аргаар хилэлцээ ихийг оролцсон ч үнэндээ тэдний ялагдал цаг хугацааны л асуудал байв. Энэ үед зөвхөн Египтийн Мамлюк л монголчуудын эсрэг цэрэг илгээсэн. Тэдний арим том биш буюу ердөө 12,000 зэрэгтэй байсан. Мамлюкуудын дунд энэ бол найдваргүй тулаан, бид ялагдах нь гарцаагүй гэсэн хандлага байсан юм. Гэвч нөхцөл байдал тэдний хувьд эргээр эргэж Монголын армийн ихэнх хэсэг нь гинэт зүүн зүгт ботсон. Учир нь тэр үед Монголд их хаан нас барсан тул тэд тал нутаг руугаа буцах шаардлагатай болсон юм. Улмаар үлдсэн цөөн тооны Монгол цэргийг Мамлюкууд ялж чадсан. Ингэснээр загалмайтууд тэр мөчөд ядаж түр хугацаанд ч гэсэн монголчуудын довтолгоноос аврагдсан түүхтэй. Гэхдээ загалмайтны улсуудын хойд хэсэгт орших жижиг банлаг болох Антиохийн банлаг монголчуудад албан ёсоор захирагдж алба татвар өгдөг вассал улс болсон. Маш сонирхолтой юм. Энэ цаг үед хийсэн монголчуудын байлдан дагуулал тухайн бүс нутгийн улс төр, эдийн засгийн бүтэц, зохион байгуулалтад хэрхэн нөлөөлсөн бэ? Орчин үеийн бодлого боловсруулагчид, стратегчид тэр үеийн монголчуудаас ямар сургамж авч болох вэ?
It's a good question. Монголчуудын байлдан дагууллын үед олон эзэнт гүрэн султанат тэдний өмнө нур онсон. Харин тэрхүү өмнө самууны дунд ямар нэгэн шинэ хүч бүрэлдэн гарч ирж үүснэ нь маш сонирхолтой байдаг. Жишээлбэл нэгэн овог монголчуудын довтолгооноос зүгтэж баруун зүгт нүүж өнөөгийн Туркийн нутагт ирсэн байдаг. Энэ нь түрэг угсааны нүүдэлчин овог байсан бөгөөд тухайн бүс нутагт байсан бусад түрэг бүлгүүртэй хамтран жижиг улс байгуулж улмаар хүчрхэгжин тэлж эхэлсэн. Анхнаасаа монголчуудын авилаас зүгтэж явсан тэр овог бол Османыхан байсан. Османы эзэнт гүрний эхэл нь өнөөгийн Туркийн газар нутаг дээр монголчуудын нөлөөгөөр бий болж бүс нутгийн Үмэн самууны үеэр хүчрхэгжин мандсан түүхтэй. Египтийн тухайд би өмнө нь Мамлюкууд гээд хэд дуудаад орцсон. Мамлюкийн эзэнт гүрэн монголчуудын довтолгооны үеэр Евразийн хойд хэсэг буюу өнөөгийн Орос, Украины орчмоос эзлэгдсэн хүмүүсээс цэрэг армиа бүрдүүлсэн байдаг. Тэд эхлээд Кримт боол болгон зарагдаж улмаар Египт рүү хүргэгдэн Мамлюкийн аримд дайчид болсон. Эцэст нь тэд өөрсдөө эрх мэдэл төрж өөрсдийн эзэнт гүрнээ байгуулж чадсан. Эндээс харахад тухайн үед хурдан хүчрхэгдсэн хоёр гүрэн болох Осман, Мамлюк нь хоёулаа монголчуудын нөлөөгөөр үүссэн буюу монголчуудын байлдан дагууллаас зугтаж нүүсэн эсвэл довтолгоонд шахагдсан хүмүүсээс бүрдсэн байдаг. Энэ бол түүхчдийн анхааран судлах ёстой зүйл юм. Бас нэгэн сонирхолтой зүйл бий. Хэрв тухайн бүс нутагт зогсоож чадахгүй хүч түрэн орж ирсэн нөхцөл хэн амьд үлдэж ямар улсын нуран унж байсныг анзаарах ёстой. Ихэнх улс орнууд монголчуудыг эсэргүүцэхдээ дараах үйлдэлүүдийг хийсэн байдаг. Тэд монголчууд ойртож байгааг мэдээд тагнуулын мэдээлэл цуглуулна. Энэ үед монголчууд элч илгээж бидэнд дагаар ор эсвэл довтлно гэж мэдэгдэнэ. Тэд дагаар орохоос татгалзаж хамгаалтаа бэхжүүлэн армиа босгоно. Монголчууд довтлно, тэд хамгаална. Энэ бүхэн энгийн логик мэд санагдагч эдгээр улсууд бүгд монголчуудад ялагдсан. Харин амьд үлдсэн улс орнууд огт өөрөөр хариу үйлдэл үзүүлсэн байдаг. Жишээлбэл Клики хаант улс монголчууд ойртож амжаагүй байхад дагаар орж Монголын эзэнт гүрэнтэй дипломат цэрэг шашны эвсэл байгуулсан. Харин Мамлюкууд эсрэгээрээ буюу монголчуудыг хүлээхгүйгээр шууд авталсан. Тэд хэд түрэмгийн эрс шийдэмгийн шийдвэр гаргасан байдаг. Эдгээрийг орчин цагт ховргон бодохоор надад маш сонирхолтой санагддаг. Бид өнөө үед уужуу тайван шаталж бодож байж гаргасан шийдвэрүүдийг сайн гэж үздэг. Эсрэгээр хэд огцом хурц эрс шийдвэрүүдийг муу гэж боддог. Гэвч тухайн үед орох дорндын түүхэнд бол тэр хурц эрс шийдвэрүүд амжилттай хэрэгжиж байсан. Харин манай дэлхий өнөөдөр эмх замбраагүй хямралтай байдал руу шилжиж байна. Энэ байдал улам битгий хурцтаасаа гэж би найддаг. Олон хүн надтай адил санаа зовниж байгаа болов уу гэж бодож байна. Тиймээс дэлхийн удирдагчид шийдвэр гаргах арга барилаа дахин эргэцүүлж харах хэрэгтэй. Учир нь 50 цагт хэрэгжиж болдог зөв ажилдаг мэт шийдвэрүүд нь дэлхий дахины хямралын үед үр дүнгүй байдаг гэдгийг тэр үеийн монголчуудаас суралцах ёстой. It doesn't wait for the Mongols to it attacks immediately and it attacks into Mongol territory. Та Монголд очиж байгаагүй ч гэсэн эртний түүхийн талаар арвин мэдлэгтэй хүн. Та орчин цагийн монголчуудын үндэсний тодтгол олон улс дахь ондоошил ижилслийг юу гэж боддог вэ? Ямар байх ёстой вэ? How do you see the modern Mongolians identity? Yeah, so as you say I've never Тийм ээ, би өөрөө Монголд очиж үзээгүй байгаа ч гэсэн орчин цагийн Монголын талаар маш гүн сонирхолтой болсон. Сонссон мэдээлүүд маань ихэнхдээ эерэг буюу эдийн засгийн өсөлт, дэлхийдээ илүү нээлттэй харилцах хандлага болон нийгэм соёлын талаар олон сайхан зүйл өрнөж байгаа нь мэдрэгддэг. Гэхдээ миний хувьд хамгийн сонирхолтой нь Чингис хааны үе гэхээсээ илүүтэйгээр Монголын нийгэм, соёлын өөр цаг үеуд нь байдаг. Монголчуудын ертөнцийг харах өнцөг, хүнийг хүндэтгэх хандлага, байгальтай харилцах ухаан зэрэг энэ бүхэн миний өссөн орчноос тис өөр. Энэ бол өөр сэтгэлгээ, өөр үнэт зүйл. Гэхдээ энэ ялгааг би эерэг зүйл гэж боддог. Бидний хоорондын ялгаа ондоошлон биеэсээ харилцан суралцах, ойлголцох боломжийг бий болгодог. Монголын нийгмээс бидэнд суралцаж болох зүйлс олон бий. Мөн Монголд ч биднээс авч болох зүйлс зөндөө байгаа болов. Ийм ялгаатай соёлын орчин дунд харилцан хөндлөл, соёлын солилцоо, хамтын үнц нь бий болдог гэж итгэдэг. Тиймээс Монголын ард түмэн дэлхийдээ илүү нээлттэй харилцаж, өөрсдийн өв соёл, сэтгэлгээ, байгальтай харилцах ухаанаа чөлөөтөө хуваалцаж чадвал энэ нь дэлхийн нийтэд оруулах үнэтэй хувь нэмэр болно гэж бодож байна. Мөн энэ хэрээр Монгол өөрөө дэлхийгээ суралцаж, тэр хэрээр соёлын харилцаа солилцоо хийгдэх боломжтой. Яг адилхан асуултыг Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хувьд танд тавьмаар байна.
Танай улсын хувьд тулгамдж буй хамгийн том асуудал нь юу байна вэ? Also I am keen to know what are the key challenges emerging the United Kingdom. There are many challenges. Өнөөдөр дэлхий дээр олон сорилттой нүүр тулж байна. Их Британи, Монгол, бусад улс орнууд ч гэсэн яг адилхан. Би тус тусын асуудлуудыг ярьж болох хэдиж миний хувьд хамгийн түгшүүртэй санагдаж байгаа зүйл бол хүмүүс бие биенээ сонсгоо болсон явдал. But for me at least, I think the most worrying development is that people aren't listening to each other enough. Монголд ч гэсэн яг адилхан нөхцөл байдалтай болсон. You have people at different places. Улс төр нийгмийн янз бүрийн байр суурьтай хүмүүс хоорондоо ярилцахыг хүсдэггүй. Бие биетэйгээ эрүүл ухаанаар соёлтой мэтгэлцэхгүй, тулгамдж байгаа асуудлуудаа хэлэлцэхгүй, санал бодлоо нээлттэй чөлөөтэй солилцгоо болсон. Би ингэж бодож байна, чи юу гэж бодож байна гэж асуухын оронд зүгээр л орилолдож, байнга бие биедээ учиргүй уурлаж явдаг болсон. Энэ бол нийгэмд ухаалаг яриа өрнүүлэх, асуудлыг шийдэх арга огтхон ч биш. Би хүмүүс бие биенээ зүгээр л хүн гэж харж, хүндэтгэн хоорондоо нээлттэй чин сэтгэлээсээ ярилцаж сураасаа гэж хүсдэг. Бид хоорондоо заавал санал нийлэх албагүй шүү дээ. Гэхдээ би ингэж бодож байна, харин чи гэж асуух нь маш чухал. Харин эсрэгээр би ингэж боддог учраас чамтай ярих ч үгүй, надтай зөрөлдөл хогчин шүү гэдэг хандлага бол маш аюултай. Нийгмийн сүлжээж гэсэн үүнд нөлөөлж байна. Хамгийн чанга, хамгийн ууртай дуу хоолой нийгэмд сонсогддог. Эсрэгээр амар тайван зөв зүйтэй ухаалаг ярианууд улам бүр бүдгэрч байна. Тэгвэл өнөө цагт Хятад, Монгол, Англи байсан ч ялгаагүй дэлхийн хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл нь юу байж таарах вэ? Та бид түүхийн эргэлтийн цэг дээр ирээд байна. Бидний хоорондын харилцаа холбоо урд хожид байгаагүйгээр гүнзгий болсон. Та бид хоёр ингээд яриа сууж байгаа гэдэг нь үний тод жишээ. Бид хоёр Лондон хотод уулзаад шал өөр соёл, өөр улс орнуудын тухай ярилцсан үзэл бодлоо солилцож байна. Энэ бол гайхамшиг. Нэмээд технологи биднийг холбож байна. Энэ технологи бидний яриаг бичиж авахаас гадна олон нийтэд улам олон хүнд дамжуулна. Иймээс технологиг сайн сайхны төлөө ашиглах ёстой. Гэхдээ эсэргээрээ ашиглагдах тохиолдлууд зөндөө бий. Би саяхан сансар судлалын музей үзсэн юм. Тэнд сансрын хөлгүүд, гариг одод болон орчлон ертөнцийн зургууд байсан. Хүн төрлөختөн гэдэг бол тэр их орчлонгийн дэргэд жижигхэн цэг шүү дээ. Гисэн идэж бидэнд шинэ гариг нээж, орчлон ертөнцийн талаарх шинэ туршлага хоримтлуулж, цоош нь орон зайг судлах хязгааргүй боломж. Технологи үнийг хийх боломжтой болгож байна. Энэ боломж бол гайхамшигтай шүү дээ. Гэтэл үүнийг ашиглахгүйгээр бид зүгээр л бие бие рүүгээ эргэж, ноцож, дайтаж, бүр нэгнээ устгаж ч болно. Үнэн дээр түүхэндээ бид тэгжил ирсэн. Тиймээс миний хувьд хамгийн чухал зүйл бол Монгол, Их Британи болон бусад улс орны хүмүүс бүгд ойлгох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл та бид бүгд нэг дэлхий дээр хамтдаа амьдарч байгаа шүү. Хоорондоо хамтран ажиллаж, улам ихээр холбогдож чадвал бидний гайхамшигтай адал явдал энэ дэлхийгээс цаашаа цоо шин ертөнц хүлээж байгаа шүү гэж хэлмээр байна. Монголын эзэнт гүрэн Гео улс төрийн хүрээнд том хотууд, худалдааны замууд, бэлчээр, хөдөө аж ахуйн газрууд, стратегийн хэрэм цайзууд, шашны төвүүд, сүм хийдүүдийг хатуу хяналтандаа байлгаж, эзэнт гүрэн доторх өрсөлдөөн болон зөрчлийг удирддаг байсан гэж дүгнэдэг. Орчин цагт ч гэсэн улс орнууд яг эдгээр нөөц, дэд бүтцийн төлөө л өрсөлдөж байна. Харгасаар өрсөлдөхөөс илүүтэйгээр харилцан ашигтай хамтран ажиллах жорыг эзэнт гүрний үеийн монголчууд үлдээсэн болов уу? Та Pax Mongolia буюу Монголын их амар амгалангийн тухайд урдсан. Би тэр асуултанд дутуу хариулсан байна. Монголын эзэнт гүрэн асар удам нутаг дэвсгэрийг удирдах, зарим үед Монголын удирдагч овгууд хоорондоо тэмцэлдэж байсан ч Pax Mongolia нь үнэхээр бүс нутаг төдийгүй дэлхийд даяараа худалдаа харилцааны хувьд чөлөөт, аюулгүй байдал, инх тайвны хувьд онцгой бүс болж чадсан. Энэ нь Хятадаас эхлээд ойрхт оронд руу, ойрхт орондоос өнөөгийн Орос, Европ хүртэл тэр байтугай Монголын эзэнт гүрний хязгаараас цаашаа бараа таваар мэдээлэл, хүмүүс чөлөөтөө шилжих боломжийг олгосон зүгтээ. Энэ бол үнэхээр гайхамшиг. Монгол худалдаачид мянган километрийн цаанаас бараа авчирч чаддаг байсан. Эдийн засгийн хувьд маш эерэг нөлөөг эзэнт гүрэнд үзүүлж байсан. Өнөөдөр дэлхийд даяар худалдааг хязгаарлах хаах тухай яриа нэмэгдэж байгаа үед худалдааг дэмжих, чөлөөтэй байлгахын ач холбогдлыг Монголын жишээнээс харж олно. Энэ бол маш хүчтэй сургамж юм аа өгнө. Монголчуудын засаглалын тухайд хэлмээр байгаа зүйл бол шашны хувьд хүлээцтэй, ижил тэгш ханддаг байсан онцлогтой.
Мэдээж энэ нь Монголын засаг захиргаанд байсан тохиолдолд тэгш ханддаг байсан ч тухайн үеийн хүмүүс үүнийг гайхалтай ховор үзэгдэл гэж үздэг байжээ. Монголын эзэнт гүрний түүхээс бид ямар сургамж авах ёстой вэ гэвэл миний өмнө нь хэлж байсанчлан монголчуудын бусдад суралцахыг эрхэмлдэг байсан чанарыг дахин сурмаар байна. Тэд өөр бүс нутгийн засаглалын арга барилыг сонирхож судлан өөрсөддөө тааруулан хэрэгжүүлж туршиж үздэг байв. Тэд өөрсдөө шууд засаглах нь үр дүнтэй биш бол орон нутгийн захирагчдыг ашиглах замаар эрх мэдлийн зохистой хуваарлтыг хийж засаглалын зарчмыг дээд зэргээр үр дүнтэй хэрэгжүүлдэг байв. Жишээлбэл Хятадыг эзэлсний дараа тэд цаасан мөнгөний системийг олж мэдсэн. Үүнийг ойрох дорнд руу нэвтрүүлэх гэж оролдсон. Гэвч амжилтгүй болсон. Та төсөөлөд бодоод үзээрэй. Тэр үед надад бүх алдаа өг. Би энэ цаасан мөнгө оронд нь өгье гэвэл хинч итгэхгүй байх байсан. Цаасан мөнгийг жинхэнэ үн цэнтэй зүйл гэж хүлээн зөвшөөрөхөд цаг хугацаа итгэл хэрэгтэй байсан юм. Гэхдээ энэ туршилт өөрөө маш сонирхолтой. Учир нь монголчууд нэг газар хэрэгжиж байгаа санааг авч өөр газар нутагшуулан туршиж үздэг байсан. Энэ бол маш чухал сургамж, ойлгох ёстой хичээл юм шүү. Өөр улс орнуудын засаглал соёлыг мэдэрч ойлгох хэрэгтэй зүйлсийг нь авч нэвтрүүлэх нь Монголын эзэнт гүрнээс авч болох хамгийн үн цэнтэй хичээлүүдийн нэг гэж хэлмээр байна. And using things that are of value, that certainly is a lesson that you can take from the Mongol Empire. Миний урилгыг хүлээн авч маш сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны судалгаа болон дараагийн номны ажилд томоос том амжилтыг хүсэж байна. Монголтой холбоотой олон ном бичээрэй. Тантай ярилцах нь нэр төрийн хэрэг байлаа. Монгол төрлөг ном маань монгол хэл рүү орчуулагдаад тун удахгүй хэвлэгдэн монголчуудын гар дээр очих болно. Миний номыг авч уншин их түүхийнхээ эзэн болоорой гэж хэлмээр байна. Баярлалаа. My pleasure. Thank you.